Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ хичээлийн 2 дугаар лекцийг өнөөдөр танилцуулах гэж байна. За хичээлийн сэдэв нь програм хангамжийн процессыг. За энэ хичээлийн зорилго болохоор програм хангамжийн бүтээгдэхүүнийг бий болгоход шаардлагатай ямар үйл ажиллагаанууд байдаг, тэдгээр нь хоорондоо ямар уялдаатай буюу за програм хангамжийн процесс гэдэг ойлголтын талаар авч үзэхээ болж байна. За тэгээ энэ хичээлийн сэдвийн хүрээнд энэ дөрвөн дэд бүлгийг сэдвийн талаар ярилцсан. За тэгээ энэ сэдвийг судалснаар ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг бас энэ ч тайлбарлаа бичсэн байна. Та бүхэн уншаарай. За програм хангамжийн процесс бол програм хангамжийг бүтээхэд оролцдог үйл ажиллагаа юм. Ямар нэгэн програм хангамжийг зохиоход заавал тодорхой үйл ажиллагаануудыг гүйцэтгэдэг. За тэдгээр үйл ажиллагаануудыг тодорхой загвараар илэрхийлж болдог. За тэр загварыг юу гэж нэрлэх вэ? Програм хангамжийн процессын загварууд нь тэдгээр процессыг гүйцэтгэх хийсвэр төсөөллийг төлөөлдөг байна. За процесс. За програм хангамжийн процесс гэдэг бол програм хангамжийн үйлдвэрлэлийг нь удирдах хоорондоо нэгт баялтай холбоотой үйл ажиллагааны цогц байдаг байна. За дөрвөн үндсэн үйл ажиллагаануудыг агуулдаг. За энд ямар үйл ажиллагаанууд байдг вэ гэхээр та бүхэн харж байгаа тийм ээ, тодорхойлтыг агуулгах нь байна. Тодорхойлт нь юу байх ёстой, систем юу хийх ёстой гэж тодорхойлно. За програм хангамжийн ажиллагаа болон түүн тавигдах хязгаарлалтуудыг нь бас энд тодорхойлсон байх ёстой. За хөгжүүлэлт гэдэг нь тэгвэл вөхөр нөгөө тодорхойлтуудад нийцсэн програм хангамжийг хөгжүүлнэ. За баталгаажуулалт хэсэг нь болохоор зэрэг юу хийх вэ гэхээр хэрэглэгчийн хүслийг биелүүлдэг гэж яах ёстой, баталгаа өгөх ёстой гэдэг байна. За хувьсгалгсан ойлголт байна. Хувьсгалгсан ойлголт болохоор хэрэглэгчийн шаардлагаас үүдээд програм хангамжийг өөрчлөх боломжтой байх ёстой гэдэг байна. За тэгээ ер нь бол маш олон төрлийн програм хангамжийн системүүд байдаг. За тэгээ бүгдд нь ашиглах боломжтой програм хангамжийн инженерчлэлийн арга зүй гэж бас байдгүй. Тэгэхээр зэрэг вөхөр бүгдд нь тохирох програм хангамжийн процесс гэж бас байдгүй. Тэгэхээр процесс нь юу болох юм бол тухайн компаниас хамаарат за тэгээ юунаас хамаарх вөхөр үйлчлэгчийн шаардлага, програм хангамжийг хөгжүүлэх хүний ур чадвар, за ямар төрлийн програм хангамж бий болох зэрэгс шалтгаалдаг байна. За процесс загвар бүрний процессыг тодорхой талаас нь харуулдаг. Тэгээ зөвхөн тухайн процессын талаар хэсэгчилсэн мэдээлэл явах хэрэгтэй хангадаг байна. Жишээлбэл процессын үйл ажиллагааны загвар нь түүний үйл ажиллагаа болон дарааллыг харуулдаг. За бид нар сайн мэдж байгаа тийм ээ, програм хангамжийн процессын загвар зарим тохиолдолд юу гэж нэрлэдэг вэ гэхээр програм хангамж хөгжүүлэлтийн амьдралын цикл гэж нэрлэдэг байна шүү дээ, тийм үү? Өөрөөр хэлбэл англиар SDLC загвар буюу System Development Life Cycle гэж нэрлэдэг. За энэ нь бол юу юм гэхээр програм хангамжийн процессын хэлбэрчилсэн хийсвэр төрсөл ахнэ. За програм хангамжийн процессын тайлбар. За тэгээ процессын тайлбар гэхээр зэрэг юу гэдэг юм гэхээр тухайн процесст хамаарах үйл ажиллагаануудыг тайлбарлана гэсэн ойлголт байна шүү, тийм үү? За тэгээд жишээлбэл процесст өгөгдлийн загварыг гаргах, хэрэглэгчийн интерфейсийг зохиомжлох, тэдгээр үйл ажиллагааг эрэмблэх зэрэг асуудал багтдаг байна, тийм ээ? За тэгээд процессын үйл ажиллагааны гаралт нь бүтээгдэхүүн эсвэл ажлын тодорхой хэсэг ажиллах нь. За тэгээд процесс оролцох хүмүүсийн үүрэг хариуцлагыг бас энэ тусгадаг. За тэгээд баталгаажсан болон хөгжүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний процесст өмнөх болон дараах нөхцөлийг заавал тодорхойлж явах хэрэгтэй байна. За жишээлбэл архитектурын зохиомжийн гаралтын бүтээгдэхүүн програм хангамжийн архитектурын загвар гэж болно. За тэгээд төслийн юунд болохоор зэрэг процесс оролцох хүмүүст болохоор өөр хариуцлага гэж жишээлбэл төслийн удирдлагч хийж болно. За тэгээд төслийн тохиргооны менежер,
програм зохиогч хүмүүс ээж болно. За тэгээд ер нь бол яг архитектурын зохиомж эхлэхээс өмнө яг бүх одоо шаардлагуудыг нь үйлчлүүлэгч зөвшөөрсөн байх хэрэгтэй байдаг байна. За тэгээд үүнийг бол юу гэдгийг одоо тухайн процессын програмчлах процессын одоо өмнөх нөхцөл авч үзэж болох нь. Тэгэхээр зэрэг яг уу эдгээр нь үйл ажиллагаануудын бүгднийг одоо биелэгдсэн дараах нөхцөлд нь бол архитектурыг нь UML загвараар төвшилж хянсан байх шаардлагатай байдаг байна. За тэгвэл процессын ерөнхий загвар гэхээр юу байх вэ? Процессын ерөнхий загвар нь програм хангамжийн одоо зохион байгуулалтыг тайлбарладаг. За эдгээр ерөнхий загварт ямар загвар ах вэ? Та бүхэн бусад хичээлүүдээр судалж үзсэн байгаа бох тийм ээ. За ерөнхий загварт болохоор хүрхрээ. За системтэйгээр нэмэгдүүлэн хөгжүүлэх. За дахин ашиглагдах одоо бүрэлдэхүүн хэсгүүдийн тохиргоо ба нэгтгэлийг яг ерөнхий процессын загваруудад оруулж тооцож болох нэ. За тэгээд төлөвлөгөөн суурилсан болон ажлын процессууд гэдэг. За энэ төлөвлөгөөн суурилсан процессд одоо бүхий л үйл ажиллагаа өндөр түвшинд төлөвлөгдсөн байдаг. За тэгээд явцыг нь яг төлөвлөгөөтэйгөө харьцаж үнэлдэг байна. За ажлын процессд яг төлөвлөлт нь програм хангамжийг хөгжүүлж дуусах хүртэл тасралтгүй хийгцэр байдаг. За ийм байдлаар хөгжүүлэх нь яг үйлчлүүлэгч болон бүтээгдэхүүний шаардлагын өөрчлөлтийг тусгахын тулд хийгдэх процессыг өөрчлөх хялбар боломжийг бүрдүүлдэг байна. Тэгэхээр ихэнх практикийн процессуудад төлөвлөгөөнд суурилсан болон ажлын аргуудын аль алиных нь элементийг агуулсан байдаг байна. За тэгэхээр ерөнхийдөө ингээд эндээс харах юм бол яг програм хангамжийн зөв эсвэл буруу процесс гэж усан ойлголт байдгүй. За ингээд 3 төрлийн одоо загварын талаар ерөнхий тодорхойлт өгсөн байна. За хүрхрээ загвар нэгдүгээр тийм ээ. За энэ бол төлөвлөгөөнд суурилсан загвар. За энэ загвар нь болохоор юу авах тодорхойлолт, хөгжүүлэлт, баталгаажуулалт, хувьслын үйл ажиллагаа бүхий суурь процесс байдаг бохны эдгээрийг агуулна. За эдгээрийг шаардлагын тодорхойлолт, програм хангамжийн зохиомж, хэрэгжүүлэлт, тестчлэгсэн одоо үе шатуудад хуваажуулдаг байна. За тэгвэл системтэй нэмэгдэх хөгжүүлэлт болохоор зэрэг тодорхойлолт, хөгжүүлэлт, баталгаажуулалтанд хийгдэх үйл ажиллагааг агуулна. Тэгээд системийн одоо хувилбарууд тодорхой үе шаттайгаар хөгжүүлэгддэг. Тэгээд тухайн хувилбар нь өмнөх хувилбарыг яг сайжруулж ажиллагаагаар баяжигдсан байх хэрэгтэй. Тэгэхээр хэсэг хэсгээр нь боловсруулад нэмээд хөгжүүлээд байна. Ихтэй одоо юу гэдэг нь жишээлбэл нэг дүрс зурх аргатай одоо харьцаж ярил л да. Жишээлбэл одоо юу гэдэг муур зургийг гэвэл тэрэн дээр эхлээд эхлээ муурны магадгүй толгойг зурч болно тийм ээ. За тэгжэл дараа нь дээр нь юуг нэмэх юм бид нар нүдийг нэмээд хамрыг нэмээд ч юм хэмжлэнгээр ингээд нэгээр нь нэмж болно. Эсвэл ерөөсөө муурны өрөөсөн чихийг зураад эхэлдэг ч гэдэг юм уу хэмжлэнгээр ингээд үүнтэй адилхан дараалалаар явах хэрэгтэй. Хэсэг хэсгээр нь хөгжүүлээд нэмээд хөгжүүлээд идэг юм боломжтой байна. За энэ зарчим нь бол энэ зарчмаар явдаг байна. За нэгтгэл ба тохиргоо гэсэн. За энэ аргачлал болохоор зэрэг дахин ашиглагдах бүтээгдэхүүн эсвэл системийн боломж төр тулгуурладаг. Тэгэхээр энэ процесс нь болохоор шинэ орчинд дахин ашиглагдах бүтээгдэхүүнийг тохируулах системтэйгээр нэвтгэхэд яг чиглэгддэг байна. За хүрхрээ загвар. За хүрхрээ загвар дээр харж байна тийм ээ. Хүрхрээ загвар дээр бид нэр юу байж болох вэ гэхээр энэ дээр эхлээд шаардлага тодорхойлт хийн. Шаардлага тодорхойлт хийсний дараа систем ба програм хангамжийн зохиомжийг гүйцэтгэнэ. За тэгээд тэрний дараа шууд явах хэрэгтэй. Хэрэгжүүлэлт ба нэгжийн тест явуулна. За тэгээд тэрний дараа юу их вөхөр зэрэг нэгтгэл тест болон системийн тестийг явуулаад тэгээ хамгийн сүүлд юу хийдэг вөхөр зэрэг үйлчлэгээ ба арчилгааг яаж явуулах вэ гэж ингэж төрөлх нь. За тэгээд эндээсээ буцаад явах өөрчлөлтийг шаардлагатай бол буцаад нэг үрчлэн алхмад руугаа буцаж явах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийх боломжтой байна. За тэгээд хүрхрээ загварын өв шатын талаар саяхан одоо ярьсан стандартын дагуу схемийн дагуу одоо юуг яг тайлбарыг энэ артлын слайдын дээр тайлбарлаад явуулсан байна. За тэгээд ерөнхийдөө хүрхрээ загварыг ашиглаад ямар асуудал бий болдгийг би хэрэг
Үе шатуудад нь яг уян хатан бусаар хуваахан хэрэглэгчийн шаардлагын өөрчлөлтийг биелүүлэхэд амаргүй байж байна. Жишээлбэл яг хүрхээ загварч нь эхнээс авахлаа дуустал явж дуусны дараа бусад шатуудад яг өөрчлөлтийг боломж олгодог. За тэгээд ер нь бол хүрхээ загвар нь бол шаардлага хурдан өөрчлөгдөг. Болоод албан бус харилцаагаар ажиллах нөхцөл тохиромжгүй зөв процесс болж чаддгүй байх нь. За тэгээ хүрхээ загвар хийхдээ системийг хэд хэдэн хэсгээс бүрдсэн системийг хөгжүүлэх томоохон системийн инженерийн төсөлд ашигладаг байна. Ерөнхийдөө нэлээд удаан хугацаанд хийгддэг төслүүд дээр хүрхээ загварыг ашигладаг гэсэн юм байдаг, практик байдаг. За дараагийнх нь болохоор зэрэг энэ систем тэргээр нэмэх хөгжүүлэлтийн санаан дээр тулгуурлаад анхны хөгжүүлэлтийг хийгээд хэрэглэгчид болон бусдаас санал авах замаар шаардлагатай системийг боловсруулах дуусах хүртэл хэд хэдэн хувилбараар дамжуулан программыг хөгжүүлдэг байна. За эхлээд ерөнхий тайлбар гаргаад за тэгээд энэ дээр юу хийж эхэлт юм бэ гэхээр зэрэг хэд хэдэн зэрэгцэх үйл ажиллагаанд явуулдаг. За тэр зэрэгцэх үйл ажиллагаанд эхлээд юу яах юм тодорхой системийн тодорхойлолтоо гаргана. Тэгэнгүүтээ тэн дээр анхны хувилбарыг боловсруулдаг байна. Тэгээ анхны хувилбарыг боловсруулаад буцаагаад тодорхойлолтын дээр очиод шаардлагаа харьцаж эзэн. За тэгсний дараа шаардлага боловсруулангуудаа шууд юу хийх юм? Хөгжүүлэлтээ хийж эхлэх нь. За хөгжүүлэлт хийсний дараа дундах юу гэдгийг тий завсрын хувилбарыг боловсруулж гаргадаг. За завсрын хувилбарыг боловсруулаад буцаагаад хөгжүүлэлтэн дээр өөрчлөлт шаардлагатай өөрчлөөд тэгсний дараа хамгийн сүүлд баталгаажуулалт хийдэг байна. Тэгээ баталгаажуулалт хийгээд дунд завсрын хувилбар дээр өөрчлөлт хийгээд хөгжүүлэлтээ хийж дууссан дараа баталгаажуулах үйл ажиллагаа хийгээд баталгаажуулалт хийж дууссан дараа бол хамгийн эцсийн хувилбарыг хөгжүүлдэг. За ийм зарчмаар явдаг байна шүү дээ. За энэ систем тэргээр нэмэх хөгжүүлэлтийн ашигтай тал нь юу вэ гэхээр зэрэг шаардлагын өөрчлөлтийг хэрэгжүүлэх зардал буурдаг байна. Дахин хийх шаардлагатай бичиг баримт, шинжилгээний ажлын хэмжээ, хүрхээ загварт шаарддаг хамаагүй бага байдаг байна. За тэгээд нэгэнд хийгдсэн хөгжүүлэлтийн талаар харилцагчийн саналыг авах нь хялбар байдаг байна. За тэгээд харилцагч програм хангамжийн явцдаа шууд танилцаад саналаа хэлнэ, хэрэгжүүлэлт хэр байгааг харж болно. Хэрхэн явж байгааг өөрчилж байгааг харж болно. Тэгээд харилцагч бас програм бичиг баримтаас, зохиомжийн бичиг баримтаас програм хангамжийн явцыг шүүж саналаа хэлэхэд жоохон хэцүү байдаг байна тийм ээ. За тэгээ бүх үйл ажиллагаанд хэсгүүд нь ороогүй байсан ч харилцагчд нь юу гэхээр програм хангамжийг ашиглаж болох байр суурьд бол эхний хүрэлтийг хэрэглэгчдэд хүргээд ашиглаж үзэж болох нь байна. За хүрхээ процессын явцж харилцагчид эртхэн програм хангамжийг ашиглаж учрыг нь ойлгох боломжтой байдаг байна л та тийм ээ. За тэгээд энэ систем дээр нэмэх хөгжүүлэлтийн аргад ямар асуудал тулгарчлах вэ гэхээр зэрэг систем менежментийн талаас нь авч үзэх юм бол дараах хоёр асуудлууд гарч ирдэг байна. Нөгөөнд тухайн процесс нь харагддаг. За явцыг хэмжихийн тулд менежерүүдэд тогтмол нийлүүлэлт хэрэгтэй гэдэг. Систем маш хурдан хөгжүүлэгдэх бол системийн бүх хөлбөрийг тусгасан бичиг баримтыг гаргах зардал багасна гэсэн үг биш. Тэгэхээр хөлбөр болгон дээр бичиг баримт бас өөрчлөгдөөл гарч ирнэ. Тэгэхээр бичиг баримтын зардал бол багасгүй байх нь тийм үү. За тэгвэл шинэ нэмэлтүүд нэмэгдэх системийн бүцийг оруулах хандлагатай байдаг. Магадгүй нэг хэсэг бүрийг хэсэг багууд хийж гүйцэтгэж байгаад тэндээс ямар нэгэн хийсэн ажлууд нь бас бүгдийн төгс байхгүй ажиллах нь байна. За тэгээд магадгүй нэмж хийсэн ажлууд нь нөгөө системийг сайжруулах биш дараалтал төрөх мөн дахин байнга өөрчлөлт хийгээд авах юм бол бас замбраагүй өөрчлөлт төрөж болдог байна. За тэгээд энэ нь болохоор систем шинэ боломжуудыг нэмэхэд хүндрэлтэй байдаг. Тэгээд бас зардал ихсдэг байна. За тэгэхээр зэрэг бүтцийн дараалтал ерөнхий ажлын эмх зэгцгүй байдлыг багасгахын тулд ажлын аргууд програм хангамжийг сайжруулах хэрэгтэйг зөвлөдөг байх нь байна. За нэгтгэл ба тохиргоо гэсэн
арга байна. За нэгтгэл ба тохиргоо гэсэн арга нь болохоор зэрэг програм хангамжийн ихэнх төсөлтөд зарим програм хангамж дахин ашигладаг. За энэ явахаар ихэвчлэн төсөлд ажиллаж байгаа хүмүүст шаардаж буй зүйлтэй ижил хэсэг байгааг мэдэх кодноос хайж олох үед албан бусгаар тохиолддог байна. За тэгээд эдгээрийг одоо хайж олоод шаардлагатай өөрчлөлтийг шинжлэгдсэн кодыг өөрсдийнхөө нэвтрдэг байна. За албан бус дахин ашиглалтанд хөгжүүлэлтийн процесс ашиглагдсныг үл харгалзан хийгддэг байна. За 2000 оноос хойш одоо хүртэл яг програм хангамжийг дахин ашиглахад анхаарлаа хандуулж програм хангамж хөгжүүлэлтэнд өргөнөөр ашигласан байна. Програм хангамжийн дахин одоо ашиглагдах боломжтой бүтээгдэхүүн хэсгүүдэд тулгуурласан эдгээр хэсгүүдийн одоо бүтэц зориулж загварыг одоо нэгтгэдэг байна. Дахин ашиглагдах одоо програм хангамжийн төрөлд ямар төрлүүд байх вэ гэхээр зэрэг за бие даасан аппликейшн системүүд. За эдгээр нь болохоор зэрэг олон боломжтой ерөнхий зориултын систем байдаг. Гэхдээ тэд яг тодорхой хэрэглээнд ашиглахад зохицсон байх ёстой байдаг. За компонент эсвэл багц хэлбэрээр хөгжүүлэгдсэн объектын цуглуулгад байдаг. За тэгээд гурав дахь нь болохоор зэрэг интернет ашиглан алсаа сандах боломжтой үйлчилгээний стандартын дагуу хөгжүүлэгдсэн веб сервисүүд байдаг. Эдгээрийг одоо яг дахин ашиглах програмын төрөлд оруулдаг байна. За тэгээд дахин ашиглах хандлагууд програм хангамжийн инженерчлэл болохоор зэрэг эхлээд явгын шаардлага тодорхойлт хийгээд за тэгээд програм хангамжийг одоо юу гэдгийг үнэлдэг байна. Програм хангамж ямар давуу талтай хэсэг нь аль вэ? За тэгээд ямар одоо хэлбэртэй байна, ямар одоо төвшөнд байна уу гэдгийг эхлээд үнэлдэг байна. За тэгсний дараа яг хөхөр зэрэг шаардлагыг дахин тодорхойлдог. Дахин тодорхойлоод сайжруулдаг байна тийм ээ. За тэгсний дараа яг хөхөр зэрэг боломжтой одоо бүрэлдэхүүн хэсгүүдийг бэлэн хэсгүүдийг бүрдүүлж тавьдаг байна, тодорхойлдог байна. За тэгээд дараа нь аппликейшн системийн тохируулж өгнө. За тэгээд бүтээгдэхүүнийг нь яг шинээр одоо бүтээгдэхүүнийг нь хөгжүүлнэ. За тэгээд тэрний дараа яг бүх системүүдэд нэгтгэхэд сайжруулах. Тэгэхээр зэрэг юу ийх вөхөр ямар сайжруулалт хэрэгтэй вэ гэдгийг судалж гаргаж ирээд тэгээд шаардлага дахин тодорхойлоод түүн дээр дахин хөгжүүлэлт хийх замаар дахин ашиглах програмыг хангамж инженерчлэл хийдэг байна. За тэгээд энэ төсвөр процессуудын үе шатуудыг энэ нарийн тайлбарлаад тодорхой бичсэн байгаа. Энийг одоо та бүхэн дэлгэрүүлээд уншичаарай. За тэгээд ямар одоо давуу сул талуудтай юм бэхээр нэгтгэл болон тохиргоонд суурилсан дахин ашиглалтад хандлагатай програм хангамжийн инженерчлэл нь хөгжүүлэгдэж байгаа системийн хэмжээг эрс бууруулах давуу талтай тул зардал болон эрсдэл нь бас бурд байна. За тэгээд дээрэс нь яг програм хангамжийн хэрэгжилж эхлэх нь илүү хурдан боломжтой байдаг байна. За хэрвээ одоо хэрэгцээ ба шаардлага тохирохгүй бол хэрэглэгчийн бодит хэрэгцээг хангахгүй систем болох бас тохиолдол байдаг байна. За дараагийнх нь сэдв болохоор зэрэг програм хангамжийн хөгжүүлэлтийн процесс үйл ажиллагаанууд. За тэгээд энд болохоор зэрэг юу байх вэ гэхээр програм хангамжийн процессын техникийн хамтын ажиллагааны болон програм хангамжийн ерөнхий зорилго тодорхойлох, зохиомжлох, хэрэгжүүлэх, шалгах шатуудыг багтаах, зохион байгуулалтын үйл ажиллагааг хамарсан дараалал түрүүн бид нар хамгийн ихэнд үзсэн шүү дээ тийм үү. За дөрвөн чухал ажиллагаа болох тодорхойлолт, хөгжүүлэлт, баталгаажуулалт болон хувьсэл. За энэ болохоор хөгжүүлэлтийн янз бүрийн процесс өөр хийгддэг. За тэгээд юу гэдгийг жишээлбэл одоо хүрхээр загварт тэднийг дараалалж болох системтэйгээр нэмэн хөгжүүлэлт тэднийг үйлчлэн зохион байгуулдаг байна. За тэгээд одоо програм хангамжтай хөгжүүлэгчд бол шаардлага, удирдах систем, зохиомжийн заавар болон програм засварлагч, автомат шалгагч болон зөвшөөрүүлэгч гэх мэт маш олон төрлийн програм хангамжийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
За тэгвэл энэ юуны хүрхрээ загварт одоо түрүүн тодорхойлсон одоо энэ одоо хүрхрээ загвар бол нэмэгдүүлэн хөгжүүлэлтийн талаар жишээний хувьд бол одоо юу гэдгийг тухайн загварт тодорхойлж байгаа үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах нь тухайн одоо програм хангамжийг хөгжүүлэгч түүний туршлага мэдлэг болон тухайн байгууллагын ямар төрлийн програм хангамж хөгжүүлж байна гэдгээс нь бас ягсан шалтгаалдаг байна. За шаардлага инженерчлэлийн процесс. Програм хангамжийн тодорхойлолт буюу шаардлага инженерчлэл нь системийн ажиллагааны болон хөгжүүлэлтийн хязгаарлалтуудыг тогтоох, системээс шаардаж байгаа үйлчилгээнүүдийг тодорхойлох, ойлгох процесс байна. За гол зорилго нь юу юм бэ гэхээр зэрэг оролцогч талуудын шаардлага хангасан системийг тодорхойлж шаардлагын бичиг баримтыг гаргахад оршдог. За ер нь бол шаардлага инженерчлэлийн процессээс өмнө компани нь тухайн систем хэрэгцээтэй эсэх, тэгээд зах зээлд байгаа эсэх, за тэгээд шаардлагатай програм хангамжийг хөгжүүлэх техник болон санхүүгийн боломжтой эсэх зэрэг үнэлгээ хийхээр зах зээл болон техник эдийн засгийн судалгаануудыг хийсэн бас байж болно. За техник эдийн засгийн судалгаанд цааш одоо наривчлсан дүн шинжилгээ хийх эсэх шийдвэрт нөлөөлдөг богино хугацаанд харьцангуй хямд одоо зардалтай явагддаг үйл ажиллагаа байдаг байна. За тэгээд шаардлага инженерчлэлийн одоо процесс 3 гол одоо үйл ажиллагаа хийгдэг байна. За энд за эхлээд юу хийхээр зэрэг шаардлагын бүрдүүлэлт ба шинжилгээ хийнэ. За ингэсний дараа юу хийх вэ? Шаардлагын тодорхойлолтыг бий болгоно. За тэгээд шаардлагын тодорхойлолт бий болсны дараа болохоор зэрэг юу шаардлагын одоо баталгаажилт хийдэг байна. Баталгаажилт хийдэг байна. За тэгээд хамгийн сүүлд яг үгээр баталгаажилт хийгдсэн дараа бол юу болох вэ? Юу шаардлагын бичиг баримт бий болдог. За энэ шаардлагын бичиг баримт юунаас хамаардаг вэ? Баталгаажсан шаардлагын баталгаажуулалт хийгдсэн. За тэгээд хэрэглэгч болон системийн шаардлагууд, за тэгээд системийн тодорхойлтыг одоо юу гэсэн багтаа гэсэн зүйлүүдийг бий болсон дараа бол яг шаардлагын бичиг баримт бий болдог байна. Бүрдүүлдэг байна. За энэ талаар саяын схемийн талаар тодорхой тайлбарлаа бичсэн байгаа. За тэгээд ер нь бол шаардлагын бүрдүүлэлт ба шинжилгээ хийхэд хэд хэдэн загвар бол туршлын загварыг оролцож болдог. Энэ нь одоо таны тодорхойлох системийг ойлгоход тусалдаг байна. За тэгвэл юунд болохоор зэрэг хоёр дахь нь болохоор зэрэг шаардлагын тодорхойлолт хэсэг байна. Энэ хэсэг болохоор зэрэг энэ бичиг баримт бол хоёр төрлийн шаардлага агуулж байгаа системийг эцсийн хэрэглэгч болон харилцагчдад зориулж хэрэглэгчийн шаардлагыг хийсвэр дэвшний илэрхийлэлээр системийн шаардлагыг илүү наривчсан хэлбэрээр гаргаж болох нэ. За тэгвэл системийн тодорхойлолт хэрэглэгчийн болон системийн шаардлага гэдэг дээр юу байх вэ гэхээр энэ процессд шаардлагын бичиг баримт дэх алдаа дутагдал бол илэрдэг байна. Нэгдүгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд яг өөрчлөгдөх боломжтой байх хэрэгтэй байна. За тэгвэл шаардлагын бичиг баримт гэдэг юу юм бэ гэхээр за шаардлага нь болохоор зэрэг системийн нэмэлт бүрт хөгжүүлэлтээс өмнө албан бусаар тодорхойлогдох нь тэгээд хэрэглэгчийн эрхийн дагуу яг шаардлагыг тодорхойлж болдог байна. За дараагийн алхамд болохоор зэрэг шаардлагын програм хангамжийн зохиомж ба хэрэгжүүлэлт. За энэ нөгөө процессор яриад байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа гэж бодож байна. За тэгээд энэ дээр болохоор зэрэг програм хангамжийн хөгжүүлэлт дэх хэрэгжүүлэлтийн шатны харилцагч руу хүргэх үйлчлэх системийг хөгжүүлэх процесс ахна. За програм хангамжийн зохиомж бол програм хангамжийг хэрэгжүүлэх бүтэц, өгдлийн загварлан системд ашиглагдах бүтэц, системийн бүрэлдэхүүн хэсгүүд, компонентууд гэдэг бүрэлдэхүүн хэсгүүд гэдэг үзээд байгаа ойлгоорой хөгжүүдээ. Хоорондын одоо интерфейсүүдийн бүтцийн тодорхойлолт бөгөөд заримдаа алгоритм тодорхойлтыг агуулдаг. За хэрэгжүүлэлтэн дээрх бүтцийг харилцагчдад зориулсан гүйцэтгэх системд өргөх үйл явц байна. Програм хангамжийн зохиомж болон хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь
ерөнхийдөө хоорондоо уялдаатай процесс. За ерөнхий загвар, зохиомжийн ерөнхий загвар эхлээд юу их хөвөхөр зэрэг оролтуудын зохиомжийг хийн. Энэ оролтуудын зохиомжид юу байх вэ? Платформын мэдээлэл, програм хангамжийн шаардлага, за өгөгдлийн тайлбар. Энд яг загварчлал зохиомжлогдох нь. За хоёр дахь хэсэг, дараагийн хэсэг болохоор зэрэг зохиомжийн үйл ажиллагаа хийгдэн. Зохиомжийн үйл ажиллагаа нь болохоор зэрэг архитектурын зохиомж хийгдэн, интерфейсийн зохиомж хийгдэн. За тэгээ бүрддэхүүн хэсгүүдийн зохиомж, тэгээд өгөгдлийн сангийн зохиомж хийгдэх хэвээр. За тэгээд тэрний дараагийн алхамд юу их вөхөр гаралтын зохиомжууд байх нь. За тэгээд энэ дэр гаралтын зохиомжид юу ямар зохиомжууд одоо багтах вөхөр системийн архитектур, өгөгдлийн сангийн тодорхойлолт, за тэгээ интерфейсийн тодорхойлолт, бүрэлдэхүүн хэсгийн тодорхойлолт гэсэн хэсгүүд одоо яг багтах нэ. За энэ талаарх тайлбаруудыг бүгднийг энэ дараагийн слайд дээр ингээд тайлбарлаад бичсэн байгаа. За тэгээд зохиомж гаргаж дууссан дараа хэрэгжүүлэлт явагдана. За тэгээд системийн хэрэгжүүлэлт болохоор зэрэг ихэнх төрлийн програм хангамжийн хувьд харилцан хамралтай үйл ажиллагаа байдаг. За тэгээд програмчлалын яг бие даасан үйл ажиллагаа ихэвчлэн үүнээс шалтгаалах ямар нэг процесс байхгүй кодоо бичин тийм ээ. За тэгээд програмын ажилтныг олон зөвшөөрлөхийг програмын зөвшөөрөл хийх зэрэг үйл ажиллагаануудыг бол яг хийдэг. За тэгээд програм хангамжийн баталгаажуулалт гэсэн ойлголтын дараагийн алхам байна. Энэ алхам дээр болохоор зэрэг програм хангамжийн баталгаажуулалт буюу ерөнхийдөө шалгалтаа баталгаа verification and validation гэсэн өгшүүлээ тийм ээ. Энэ нь одоо харилцагчийн хүлээлт болон системийн тодорхойлолтын аль аль нь системтэй нийцэж байгаа эсхийг тодорхойлох харуулах зорилготой байдаг байна. За тэгээд систем яг үгээр загварчсан туршлагын өгөгдлийг ашиглаад гүйцэтгэх системийн тест нь болохоор зэрэг үндсэн баталгаажуулалтын гол аргыг багна. За тэгээд ажиглал шинжилгээ гэх мэт баталгаажуулалт нь хэрэглэгчийн шаардлага тодорхойлохоос програмын хөгжүүлэлт хүртэлх үе шат бүрийн процессыг шалгах шаардлагатай байж болдог байна. За тэгээд validation and verification нь ихэнх одоо хугацаа чармаалт нь програмыг тестлэхэд одоо зарцуулдаг байна. За тэгэхээр энэ тестлэг процессын үе шатын талаар тайлбарлах чинь. За тестлэг процесс болохоор зэрэг системийн одоо бүрэлдэхүүн хэсгийн тест хийн. За тэгээд дараа нь системийн тест хийн. Тэгээд хамгийн сүүлд яг харилцагчийн тест хийдэг. За ийм тестүүдийг хийдэг байна. За энэ тестүүдэд гол нь юу гэдэг вэ? Эхний бүрэлдэхүүн хэсгийн одоо тест гэж ярьж байна тийм үү. За энд компонент гэдэг нь болохоор зэрэг үйлдэл, объект, класс гэх мэт энгийн нэгж хэсэг эсвэл эдгээр нэгжүүдийн логик үйлдэл бүхий бүлэгж болдог компонент гэдэг. За тэгээд томоохон системийн хувьд бол яг компонентууд одоо бие даан тестлэгдээд дэд системд нэгтгэгдэх ба за эдгээр одоо дэд систем эцсийн системд нэгтгэгдэх тохиолдолд энэ нь олон шаталтай процесс гэж болдог. За тусгай захиалгаар хийгдсэн програм хангамжийн хувьд бол харилцагчийн тестээр системийн шаардлагын тодорхойлогдох алдаа одоо орхигдсон зүйлийг илрүүлэх боломжтой байдаг. За яг гэвэл бодит өгөгдөл нь туршилтын өгөгдлөөс өөр байх талтай байдаг. За тэгээ харилцагчийн тестээр бол системийн байгууламж үнэхээр хэрэглэгчийн хүлээлтэнд хүрэхгүй байх эсвэл системийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх зэрэг тохиолдолд шаардлагадах асуудлыг илрүүлж болдог байна. За бүтээгдэхүүний тухайд бол харилцагчийн тест нь програм хангамжийн бүтээгдэхүүн харилцагчийн хэрэгцээ шаардлагад хэр сайн нийцсэн эсэхийг л яах ёстой харуулдаг байна. За тэгээд энэ тестийг бол яг ямар зарчмаар хийдэг вэ гэдгийг бол ингээд эндээс одоо нэлээд тодорхой дэлгэрэнгүй харуулсан байна. За тэгээд тестийг хийдэг одоо төлөвлөгөөнд суурилсан одоо процесс тестийг яаж хийх вэ гэсэн юм үе шатууд байна. За энд болохоор зэрэг хамгийн гол нь эхлээд юу хийх юм хэр системийн тодорхойлтыг шаардлагыг тодорхойлоод за тэгээд системийн шаардлага бий болно, тодорхойлт бий болно. Үүнээс яг үхэр зэрэг тест зөвшөөрөх тестийг хийх нь байна. За тэгээд ингэсний дараа яг үхэр зэрэг системийн одоо нэгдсэн тестийг бол хийн. За ингэсний дараа дэд системүүдийн нэгдсэн тестийг хийн.
За ингээд дараагийн алхам дээр юу хийх юм хэрэг бүх одоо юу гэдгийг нэг бүрдсэн одоо системийн одоо детальчсан загварыг гаргаад тэгээд модуль болон одоо нэгдсэн кодыг бичиж тест явуулах нь. За тестийг яаж явуулах юм хэрэг бас л нөгөө буцаад дэд системийн нэгдсэн тестийгээ системийн тестийгээд тэгээд хамгийн сүүлд үндсэн тестийгээд үйлчлэхэд хийх. Ийм зарчмаар ажилладаг байна. За энэ юуны дагуу дараах одоо төлөвлөгөөнд суурилсан процесс тест ашиглах талаарх одоо яг сайн схемийн юг тайлбарыг энэ тайлбарласан байгаа. За төлөвлөгөө хэрэгжүүлэлт ба тестлэх үйл ажиллагааны хооронд ямар холбоотой байдгийг одоо сая юугаар загвараар одоо үзүүлсэн. Энийг заримдаа одоо юу гэдгийг хөгжүүлэлтийн V загвар гэж бас нэрлэдэг байна. За тэгээд эргүүлээд харах юм бол V хэлбэртэй болдог учраас V загвар гэж нэрлэдэг байна. За тэгээд дараагийн ойлголтод програм хангамжийн хувьсгал. За програм хангамж бол хувьсан өөрчлөгдөх, хувьсах боломжтой байх ёстой гэж ярьсан байгаа. За илүү олон програм хангамжийг нийлүүлж том нийлэн систем болох хамгийн гол шалтгаан нь програм хангамжийн уян хатан байдал гэдэг. За тэгэхээр яг өмнөх одоо түүхээс харах юм бол програм хангамж хөгжүүлэлтийн ба програм хангамжийн хувьслын процессууд дандаа яг тусдаа байсан байна. Эхлээд програм хангамжийг зохиочод дараа нь арчилгааг нь тусад нь үлдээчихдэг байсан. Тэр үедээ зарим үед бол системийн одоо юу гэдгийг програм хангамжийг зохиохдоо зөвхөн яг програмыг үйлдвэрлэх, зохиох үйл ажиллагааг л яг үйл ажиллагаанд дарах гэрээ хийж гэрээ хийгээд төлбөрийг програм хангамжийн төлбөрийг бол зөвхөн програм зохиох үйл явц зарцуулах байдлаар төсөлдөг байсан бол тэгээд дараа нь яг тэр програм хангамжийн арчилгаа үйлчлэгээнд дарах одоо гэрээ бол тусдаа хийгддэг. Тийм тохиолдол бас байсан. За тэгэхээр энийг бол хэзээ ч одоо тусад нь авч явахгүй, хамтд нь авч явж явах хэрэгтэй юм а гэдгийг л энд одоо тодорхойлж хэлээд байгаа байдал байна. За тэгээд юу гэдэг яагаад ер нь програм хувьсах хэрэгтэй юм бэ гэхээр хэрэгцээ шаардлагын өөрчлөлтөд шалтгаалаад програм хангамжийн өөрийн гэсэн амьдралын мөчлөгийн турш өөрчлөгдөж байдаг. Тийм учраас энэ хоёр процессыг бол нөгөө програм хангамжийн хөгжүүлэлт ба арчилгааны програм хангамжийн арчилгаа гэсэн одоо энэ процессуудыг тусдан салгахаас илүү инженерчин талаас бодох нь илүү бодиттой байдаг юм аа. За хувьсгал гэж юу юм бэ гэхээр эхлээд тухайн програм зохиогдчихлаа, зохиогдсон програмыг яах вэ гэхлээр үнэлнэ. Тухайн систем ямар үнэтэй үнэлээд үнсний дараа ямар өөрчлөлт хийх шаардлага нь. Тэр өөрчлөлтөд юунаас хамаарч болно? Нийгмээс, эдийн засгаас, технологийн өөрчлөлтөөс ингээд маш олон хүчин зүйлээс хамаарат хувьсгал заавал бий болох шаардлага. За тэгэхээр тэр хувьсгал зориулсан өөрчлөлтийг яг санал болгоно. За тэгээд санал болгосон өөрчлөлтийн дагуу системдээ өөрчлөлт хийгээд шинэ системийг бий болгоод тэгээд дахин нөгөө системийг яах вэ? Үнэлээд за тэгээд тухайн одоо ажиллаж байгаа системээр үнэлгээ хийж үзэл сая энэ процессын дагуу үйл ажиллагааг явуулах шаардлагатай байдаг байна. За тэгээд бүх томоохон програм хангамж яах вэ? Хангамжийн төслөд өөрчлөлт авах зайлшгүй шаардлагатай байдаг. За тэгээд юунаас хамаарх вөхөр бизнесийн хариу үйлдэл өрсөлдөөн, удирдлагын тэргүүлэх чиглэл солигдох зэрэгээс үүдээд системийн шаардлага өөрчлөгддөг. Ялангуяа манад одоо аюул том жишээ биш тэ Монголд ингээд нэг дарга гарч ирээд өөрийнхөө бүрэлдэхүүнээс ялангуяа тухайн байгууллага дээр хэрэглэгдэжсэн програм хангамж одоо юу гэдгийг тухайн хүний хэрэгжүүлж байгаа хөтөлбөр тухайн хүний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд тохирохгүй байна гэдгээс үүдээд програм хангамжийг өөрчлөх шаардлага гардаг. Тэр тохиолдолд бас яах вэ? Тэр програм дээр өөрчлөлт их зайлшгүй шаардлага үүсдэг болно. За тэгээд шинээр мөн түрүүний жишээ хэлсэнтэй багш шинэ технологи болонгот шинэ арга барил боловсруулах хэрэгжүүлэх боломжтой болж болдог. За тэгэхээр зэрэг програм хангамжийн процессын загвар ашиглагдах шаардлагатай байна. За тэгээд өөрчлөлт нь ихэвчлэн нэгэн testing ажлыг дахин хийх шаардлагатай болгодог учраас одоо програм хангамжийн хөгжүүлэлтийн зардлыг нэмэгдүүлдэг. За үүнийг бол бас юу гэж нэрлэдэг гэхээр сайжруулалт гэж бас нэрлэдэг байна.
За тэгээд сайжруулах зардлыг хэрхэн багасгах юм бэ гэхээр зэрэг хоёр аргыг хэрэгжилж болох нь байна. За тэгээд хүлээлтийг өөрчлөх чухал сайжруулах шаардлагаас өмнө боломжтой өөрчлөлтийг таамаглах ёстой програм зохиогч. Төлөвлөх програм хангамжийн процесс багтах одоо яг үйл ажиллагаа ахна. Өөрөөр хэлэх юм бол магадгүй та нэг систем зохиолоо хөгжүүлээд хөгжүүлж байгаа систем магадгүй технологи дагаад ямар нэгэн эдийн засгийн бизнесийн одоо өөрчлөлт, зах зээлийн өөрчлөлтөөс хамааруулаад өөрчлөлт ямар тамга үйлчлэгээр тэр тамгыг бас багтаах програм хангамжийн процессын үйл ажиллагаанд багтаагаад төлөвлөж явах шаардлагатай гэсэн байна. Тийм учраас системийн гол онцлогийг харуулсан одоо туршлагын загварыг боловсрож болно. Үүнтэй хамаатайгаар. За тэгээд өөрчлөлтөд төсвөртэй байдал буюу процесс болон програм хангамжийг зохиомжсноор системд өөрчлөлтийг амархан хийж болно гэсэн. Нэмэлттэй одоо энэ тохиолдолд бол нэмэлттэй хөгжүүлэлтийн зарим хэлбэрт багтдаг бахнэ. За тэгээд ер нь бол ингээд туршилтын загварыг туршиж програм хангаж бүтээх өндөр зардал гаргахаас өмнө өөрсдийн шаардлагыг яах ёстой бас сайжруулж болдог байна шүү. За тэгээд системийн шаардлагыг өөрчлөх болон өөрчлөлтийг дуусгах ямар арга бичлэх вөхөр зэрэг туршилтын загвар хөгжүүлэх, за системтэйгээр нэмэгдүүлэх хүргэлт гэсэн. За энэ нь болохоор зэрэг хэрэглэгчдэд систем хүрэхээс өмнө турших боломжийг олгодог. Одоо юу гэдгийг туршилтын загвар хийснээр за тэгээд өөрчлөлтийг тооцоолох арга бөгөөд тэдний шаардлага илүү боловсронгүй болно гэсэн. Тэгэхээр зэрэг энэ тохиолдолд бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхөд гарах хүсэлтийн дагуу бууруулахаас магадaltaй байдаг байна. За тэгээд системийн туршилтын загварт юу гэдэг вэ? Харилцсан шаардлагын шалгана, зохиомжийн шийдлийн техник эдийн засгийн үнэлгээ гаргахын тулд богино хугацаанд хөгжүүлсэн системийн тодорхой нэг хөлбөрөөс системийн нэг хэсэг байж болно. Туршилтын загварт. За тэгвэл системтэйгээр нэмэгдүүлэх хүргэлт болохоор зэрэг юу гэдэг вэ? Системийн нэмэлтүүдийг харилцагчийн туршилтад оруулж санал хүсэлтийг авахар хүргэлдэг байна. За энэ нь өөрчлөлтөөс зайлсхийх, өөрчлөлтөд төсвөртэй байдлын аль алийг нь хэмждэг байна. Тэгээ мөн юу гэдгийг бүтэн системийн хувьд шаардлагыг яарч зөвшөөрөхөөс сэргийлж өөрчлөлтийг харьцангуй бага зардлаар дараагийн нэмэлттэй явах ёстой тусах боломжийг олгодог байна. За туршилтын загварыг яах гэж гаргад юм бэ гэвэл туршилтын загвар болохоор зэрэг системийн тухай ойлголтыг харуулах, зохиомжийн хувилбарыг турших ба тулгарч болох асуудлуудыг илрүүлнэ. За тэгээд боломжит шийдлийг олгоход ашигладаг програм хангамжийн системийн анхны хувилбарууд байж болдог туршилтын загварт. За энэ загвар нь шаардлага инженерчлэлийн процесст бол системийн тодруулга болон баталгаажуулалтад тусалж чаддаг байна. За тэгээд системийн зохиомжийн процесст програм хангамжийн шийдлийг судлах болон хэрэглэгчийн интерфейсийг гаргахад ашиглагдах боломжтой байна. За туршилтын загварын ашигтай тал нь юу юм бэ? Системийн ашиглалтыг дэвшлүүлдэг, хэрэглэгчдэд тэдний ажлыг хэр сайн дэмждэг болохыг нь харуулна. За тэгээ програм хангамжийн сайн боловсрол хэсгүүд нь илрүүлж болно. Системийн шин шаардлагыг санал болгож болно. Туршилтын загварыг хөгжүүлэх нь системийн шаардлагах алдаа цацрагтыг илчлэх боломжийг бүрдүүлдэг байна. За тэгээд туршилтын загварыг хөгжүүлэлт нь ямар ах юм гэхээр зэрэг туршилтын зорилтыг үйл ажиллагааны эхнээс нь тодорхой болгох ёстой. За тэгээд туршилтын зорилгыг бол туршилтын загварын төлөвлөлтийг гаргах нь төлөвлөх нь байна. Тэгээд туршилтын загварын функционал хэсгүүдийг тодорхойлно. Тэгээд туршилтын загварыг хөгжүүлнэ. Тэгээд туршилтын загвар хамгийн сүүлд явах ёстой. Үнэлэх. Тэрэндээ үнэлгээ их шаардлагатай байна. За энэ саяын 4 үе шатыг бодвол вөхөр тайлбарлаа бичсэн байгаа та бүхэн уншаад үзчихээрэй. За системтэйгээр нэмэгдүүлэх хүргэлт нь болохоор зэрэг юу ажиллах вөхөр програм хангамж хөгжүүлэхнийг аргачлал. За тэгээд хөгжүүлэгдсэн хэсгүүдийг харилцагчтай хүргээд тэдний ажлын орчинд хөгжүүлэлтийг үргэлжлүүлдэг. Хийж үзээд хийсэн ажил нь болж ивэл ямар алдаа байна, ямар дутагдал байна, юу нэмэх хэрэгтэй, юу хасах хэрэгтэй гэдгийг туршиж үзээд шууд хэсгүүдийн туршиж үзэж байгаад алдаагаа илрүүлээд нэмэх хэсгийг нэмээд
асах хэсгийг хасаад зохиомжоо шууд газар дээр нь цаг хугацаанд нь хийгээд яваад байна гэсэн гол санаа байна. За тэгээ ямар давуу талтай юм бэ гэхээр зэрэг за энэ дээр бол яг нөгөө туршлын загвар ашиглаж болно. За түрүүний зөндөө орсон түрүү нэлээд хэдэн тайлбарж ярьсан ш. Тэгэхээр зэрэг систем дээрх эхнээс нь туршаад яваад байгаа учраас системд бол яг суралцах шаардлага, цаг гаргах шаардлагагүй хэсэг хэсгээр нь хийгээд хүлээлгэж өгч байгаа учраас өөрчлөлт яваад байгаа хөгжүүлээд байгаа учраас тийм ээ хэрэглэх шууд хэрэгжилж үзээд болж нь болохгүйгээ тодорхойлоод дээрэс нь өөрчлөлт хийгээд туршиж үзээд яваад байгаа болохоор суралцах шаардлагагүй. За тэгээд мөн яг бүрэн хүлээн бол бүрэн дуустал нь хүлээхгүйгээр үн цэнийг мэдэрч эхлэх нь аюу хэрэгтэй юм гэдэг хэрэглэгч бол аюу шээ тэр системд дасан зохицоод тэр системийг хэрэглэх сэтэлтэй болно гэсэн үг. За тэгэхээр яг хамгийн чухал шаардлага тусгацсан байх болохоор програм хангамжийг шууд ашиглаж болно. За энэ процесс нь болохоор зэрэг бас яг энэ системд бол өөрчлөлтийг тусгах хэлбэр байдаг байна. Тэгэхээр зэрэг энэ бол системтэйгээр нэмэх хөгжүүлэлтийн гол давуу талыг хадгалж идэг байна. За тэгээд өндөр зэрэгэлтэй үйлчлэгээний хамгийн ихэнд хүргэж дараагийн нэмэлтүүдийг нэгтгэдэг болохоор хамгийн чухал системийн үйлчлэгээнд хамгийн их тестийг хүлээн авдаг. Олон удаа тестлэгдэх гэсэн үг шүү дээ. Хамгийн гол юм энд хийчихэд бусад нэмэлт хэсгүүдийг дагалдах хэсгүүдийн дараа нь нэмээд хийгээд өчнө гэсэн утгатай байна шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ харилцагчтай системийн хамгийн чухал хэсэг програм хангамжийн тоглолттой тулгарх магадлал бага байдаг гэсэн үг байна. За тэгээд системтэйгээр нэмэгдэх хүргэлтийн үед дараах асуудал гардаг байна. За энэ тохиолдолд нэг хуучин системийг шинээр солих зорилготой үед нэлээд асуудал үүсдэг байна. За тэгээ хэрэглэгчдэд хуучин системийн бүх үйл ажиллагааны шаардлага тавиад тэд бүрэн тусаа шинэ системд туршилт хийх сонирхолгүй байдаг. Хэн нэгэн хүн мэдээж өөрийнхөө ажлын байран дээр хийгээ сурцсан ажлаа өөрчлөх дургүй байдаг. За тийм болохоор яг жоохон асуудал тулгарна гэсэн үг байна. За тэгээд ялгаатай өгөгдлийн сан хэрэглэгчийн интернеттэй ажиллах боломжтой ч гэсэн хуучин системийг хамттан зэрэгцүүлэх ашиглах боломж бодит байдалд бараг нийцэхгүй. Та бүхэн анзаарч байгаа жишээлбэл Moodle системийг бид нэр өнгөрсөн жил хуучин хэлбэр нь хэрэгжилсэн энэ улирлаас шинэ хэлбэр хэрэгжилж байгаа. Гэтэл өмнөх хэлбэрийг хэрэглээс сурцсан дасцсан байгаа системийг баг зэрэг өөрчлөлт оруулахаар та бүхэн бас тодорхой хэмжээнд тэрэнд дасгад хугацаа хэрүүлж байгаа. За тэгэхээр ийм асуудал үүсдэг байна. За дараагийнх нь болохоор зэрэг ихэнх системүүд нь яг системийн өөрөөр хэсэгт ашиглагдах үндсэн нэмэгдэл багцыг шаарддаг. Тэгэхээр тухайн нэмэлт хэрэгжүүлэлт хүртэл яг түүний шаардлагыг нарийн тодорхойлохгүй байх болохоор нийтлэг нэмэгдэл бүх нэмэлтэнд хэрэгцээтэй эсхийг мэдхэд бас хүндрэлтэй байдаг байна. За тэгээд тодорхойлтыг яг програм хангамжтай уялдуулан боловсруулалтын давталтай процессын гол чанар юм. Гэхдээ систем хөгжүүлэлтийн гэрээний нэг хэсэг болох системийн бүрэн тодорхойлт нь ихэнх байгууллагын худалдан авах ажиллагааны загвартай зөрчилдөг. За системтэйгээр нэмэх аргачлал системийн сүүлийн нэмэлт тодорхойлогдох хүртэл системийн бүрэн тодорхойлт бас яг гардаг. За энэ засгийн газрын агентлагууд зэрэг зохицоход хэцүү байж мэдэх томоохон харилцагчтай байгууллагатай гэрээний шинэ хэлбэрийг бас шаарддаг. Ер нь бол төрийн байгууллагуудад энэ засгийн газрын яам агентлагуудтай гэрээ байгуул програм зохиоход тийм хялбар бас биш байдаг. Ялангуяа өмнө зохицсон програмуудыг өөрчлөлт хийж за тэгээд тэр системийг сайжруулах хийх үйл ажиллагаа хийхэд бол заавал дээд шатны байгууллагаас нь зөвшөөрөл авах, тодорхой гэрээ хийх, за тэгэл нөгөө олон салбар газрууд нь ажиллаж байгаа улсуудыг байгууллагуудтай нэг үржлэн очиж уулзаж хэрэглэгчтэй уулзаж системийг нь бүрэн тодорхойлтыг гаргахад нэлээд хүндрэлтэй байдаг. Гэхдээ энэ болгоныг бол програм зохиогч бол системийн инженерчлэлийн төвшөнд програмыг зохиохын тулд
төвчээртэй хүлээцтэй хуулийн дагуу, хууль дүрм журмын дагуу ажиллаж энэ үйл ажиллагааг үүсгэх нь зүйтэй байдаг. За, процессын сайжруулалт ба өөрчлөлт хоёр хандлага байдаг хүн нь. За, хугацаатай процессын хандлагын хувьд бол процессыг сайжруулах, төслийн менежментэд анхаарлыг төлөвлөдөг. Тэгээ байгууллага сайн програм хангамжийн инженерчлэлийн туршлагыг бас нэвтрүүлдэг хүн нь. За, хугацаат процессын түвшинд байгууллагын програм хангамж, хөгжүүлэлтийн процесст батлагдсан сайн техникийн болон менежментийн туршлагыг зэрэг тусгасныг харуулдаг хүн нь. Энэ хамгийн гол зорилго нь болохоор зэрэг процессыг урдаас өмнө нь тодорхойлох бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад явах хэрэгтэй орчдөг байна. За, дараагийн хандлага болохоор ажлын хандлага гэж байгаа. Энэ давталтай хөгжүүлэлтэд төвлөрөх бөгөөд програм хангамжийн процессын нэмэгдэл зардлыг бууруулахад чиглэдэг. За, энэ аргын гол шин чанар нь хэрэглэгчийн шаардлага өөрчлөгдөд үзүүлэх хариу болон үйл ажиллагааны хүргэлтийг хурдтай үүсгэхэд орчдөг байна. Системийн шилдэг процесс нь бол нэмэгдэл зардлыг хамгийн бага түвшинд байлгах ба ажлын хандлагыг тохирдог. За, энэ ажлын хандлагын талаар дараагийн лекцэнд бол дэлгэрэнгүй тайлбарлана. За, процессыг сайжруулах давталт. За, тэгээд энэ процессын үнэлгээ хийн. За, үнэлгээ хийхэд бол measure гэж нэрлэж байна. Эдгээрийг энэ хэмжилт хийхийн тулд энэ хэмжилт нь болохоор зэрэг тухайн процессын сайжруулалт, үр дүнтэй болсон эсрэг шийдэхэд туслах суурь болно. За, тэгээд анализийн хэсэг болохоор зэрэг тухайн процессыг үнэлээд сод болон бэрхшээлтэй талын тодорхойлдог. За, процессын өөрчлөлт болохоор зэрэг процесс тодорхойлсон зарим сул талыг нь шийдвэрлэхэд л зардаг байна. Энэ схемийн хувьд эхлээд явах хэрэгтэй байна. Процессын сайжруулалт, үр дүнтэй болсон хэсгийг эхлээд шалгаад тэрэн дээрээ ямар аль шатанд нь ямар сул болон бэрхшээлтэй эсгүүд талууд нь аль байсан бэ гэдгийг тодорхойлно. Тэгсний дараа сул талыг нь ямар аргаар шийдэж болох вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг байна. За, тэгээ хугацаат процессын үе шатууд гэхээр зэрэг гарааны процесс, за тэгээд зохицуулагдсан, за тэгээд тодорхойлогдсон гэх мэт ингээд энэ 5 төвшнийг дамждаг байна. За, энэ 5 төвшин болохоор зэрэг төвшний хувьд л төвшин болгон дээрх тайлбарууд нээжээ тодорхойлоо бичсэн байгаа. Жишээлбэл гараа гэсэн хэсэг. За, энэ гарааны зорилтууд болохоор зэрэг тухайн процессын хүрээнд хангалттай холбоотой байх гүйцэтгэж байгаа ажлын бүх процессын цар хүрээ тодорхой заагдсан байх ёстой. Тэгээд мөн багийн бүх гишүүдэд энэ талаар мэдгдсэн байх ёстой байна. За, хоёр дахь төвшөнд болохоор дараагийн төвшөнд юу юм бэ гэхээр зэрэг тухайн процессын хүрээнд байгаа холбоотой зорилтууд нийцэх ба тухайн процесс бүрт ашиглахаар тодорхойлогдсон зохион байгуулалтын бодлогыг тодорхойлдог. За, эдгээр төслийн зорилтыг тодорхойлсон төслийн төлөвлөгөөнд баримтжуулах ёстой. За, нөөцийн удирдлага процессын хяналтын журмыг байгууллагын хэмжээнд оновчтойгоор тодорхойлох ёстой байдаг. За, тэгээд дараагийн төвшөнд болохоор 3 төвшөнд болохоор зэрэг зохион байгуулалтын стандартчлал, үйл явцын байр суурьд анхаарах ёстой. За, тус бүр зохион байгуулалтын процессыг тодорхойлсон олонлогоос төслийн шаардлагууд нийцсэн удирдлага процесстэй байдаг. За, процессын үнд зүйл болоод хэмжилтийн утгууд цуглуулж явах ёстой. Тэгээд ирээдүйн процессын сайжруулалтад энэ ашиглагдана гэсэн үг байна. За, тэрний дараагийн төвшөнд болохоор зэрэг тоо хэмжээний хувьд зохицуулагдсан байх. Энэ төвшөнд болохоор зэрэг зохион байгуулалтын хариуцлагад статистик үзүүлэлтийг ашиглана. Тон аргууд дэд процессуудад хяналт тавьдаг. Энд цуглуулсан процесс бүтээгдэхүүний хэмжилтүүд процессын удирдлагад ашиглагддаг байна. За, тэгээд хамгийн сүүлийн төвшин буюу оновчлолын төвшин. Энэ төвшөнд болохоор байгууллага тухайн процессыг ашиглах ёстой. Бүтээгдэхүүний хэмжилт нь процессын сайжруулалтыг удирдна. Хөгжлийн чиг хандлагад төв шинжилгээ хийж байх ёстой ба процесс нь бизнесийн хэрэгцээнд өөрчлөлтөнд зохицдог байх
Яах нэ. За ингээд энэ өнөөдрийн энэ 2 дугаар лекцийн хүрээнд одоо ярих гол ойлголтуудаар ерөнхийдөө товчхон тайлбарлаад ярьлаа. Та бүхэн одоо голд нь нэлээд олон слайдуудыг алгацсан, алгасан байгаа слайдуудыг анхааралтай уншиж ойлгож аваарай. За тэгээд англи хэл дээр бичсэн слайдууд байгаа. Тэр слайдуудыг бас давхар уншаарай. За тэгээд энэ сэдвийн дэлгүүр ойлголтууд дээр бол энэ удаагийн лекцэн дээр яригдсан гол одоо ойлголтуудыг товчхон нэг параграфаар өгүүлбэрээр тайлбарлаж бичсэн байгаа. Тэгэхээр зэрэг та бүхэн энийг уншиж өөрийнхөө ойлгосон зүйл дүгнэлт хийнэ үстэй. За тэгээд нэмэлт материалыг энэ тавьсан одоо линкүүдээр орж үзээрэй. За вебсайтыг нь бас эндээс үзэж болно. Тэгээд англи хэл дээр бичсэн одоо өнөөдрийн миний ярьсан юмыг ойлголтуудын талаар тайлбарласан видео файл байгаа. Энийг бас англи хэл дээр үзэж болно. За анхаарал тавьсанд баярлалаа. За дараагийн лекц хүртэл баяртай. Дараагийн 3 дугаар лекц бол шууд онлайнаар лайв хэлбэрээр Microsoft Project явагдана. Хичээлийн цаг бол пүрэв гарагийн өглөө 8 цагаас шууд лайв project эмс эхэлнэ. За пүрэв гараг хүртэл баяртай сайхан амраарай. Үүнээс гадна дахин сануулж хэлэхэд энэ хичээлийнхэн өөрийгөө сорих тестийг бас өөрөө. За хэлцүүлгийн асуулт бол өнөөдрийн хичээлийн ойлголт болон дараагийн 7 хоногийн хичээлийн ойлголтыг нийлүүлээд хэлцүүлгийн асуултууд оруулна. Та бүхэн хэлцүүлэгтээ оролцоорой. Хэлцүүлэгт амжилттай сайн оролцож байгаа хүмүүстээ дахин талархал илэрхийлье. Баяртай.